сайн байцгаана уу сонсогчдоо. Mongolians in Australia podcast-ийн маань 16 дахь дугаар эхэлж байна. Энэхүү дугаараар Victoria мужийн Melbourne хотоос хос 2 болох зал жаргал их төвшин хоёртой холбогдоод байна. Энэ хоёр маань Австралид ирээд 5 жил болж байгаа. Тэгээ хоёр хүүгийн хамт ам бүл дөрвөлээ амьдарч байгаа. За төвшин маань Multiworks Australia барилгын компанид ахлах хэмжилтийн инженерээр ажилладаг. Харин золоо маань Federation их сургуулийг уул уурхай инженер мэргэжлэр магистр зэрэгээр хамгаалсан. Одоо Mining One Consultants компанид уул уурхай инженерээр ажилладаг ийм ондаг залуу гэр бүлтэй ярилцах гэж байгаадаа маш баяртай байна. Тэгээд манай подкастэнд цаг зав гаргаад оролцож байгаа та хоёртаа баярлалаа. За баярлалаа цаа. Өмнөдөө подкастт давж оролцуулж аваад баярлалаа. За тэгээ яриагаа өнөөдөр Австралид ирэхээс өмнө те Монголд ямар мэргэжлэр суралцаж төгсөөд ямар ажил хийж байгаа гэдгээс эхлэе. Тэгээ төвшин маань эхлээд яриагаа эхлэе. Би Монголд байхдаа оюутлогын компанид мэргэжлэр ажилладаг байсан. Уулуурхай мэргэжлэр мэргэжлэлтэй. Тэгээд 6 жил ажилласан байдгийг сургуулаа төгссөний дараа. Тэгээд яг хөө мэргэжлээ танилцуулах уулуурхай мэргэжлэр гэдэг мэргэжил нь ерөөдөө бүх төрлийн хэмжилт одоо ерөөсөө байр зүйтэй холбоотой бүх төрлийн хэмжилт зураглалыг гүйцэтгэдэг тийм одоо нарийн мэргэжил байдаг. За залуу өөрийгөө танилцуулах. Баярлалаа та би сайн нөгөө хэлгээд хажууд төвшөөг харсууд яваад хэлгээ. Баярлалаа бас хоёр найзаагаа урьж оролцуулж байгаа. Тэгээд Монголд ирэхээс өмнө гэхээр бид чинь сургуулийн нэг ангийн хоёр аахгүй юу? Шинжлэх ухааны технологийн сургуулийн уул уурхай инженерийн сургуулийг одоо уул уурхай маркшедер мэргэжлэр төгссөн нэг ангийн хоёр. Тэгээд төвшөө ирэхээс өмнө оюутлогын компанид би болохоор Өнөр ресурс гэдэг компанид бас яг уул уурхай маркшедер мэргэжлэрээ ажиллаж байгаа. Тэгээд 2006 онд наашаа ирж хоёлаа мэргэжил дэвшлүүлэх гэдэг шийдвэр гаргаад наашаа ирж исэн байгаа. Тэгэхээр 2006 онд гэсэн те тэгэхээр анх ямар зорилгоор 2016 онд Австралид ямар зорилгоор ирж сурахаар ирсэн байх тэрнийхээ талаар долоо мань яриач. Тийм 16 он гэдэг чинь битээ ерөнхийдөө сургууль төгсөөд нэг 5-6 жил орчим яг мэргэжлэрээ ажиллажсан байсан байхгүй юу. Тэгээ ер нь хоорондоо ямар ч байсан нэг мэргэжлээ дээшлүүлээ дараагийнхаа одоо карьертаа бас дараагийнхаа алхмаа хийх одоо цаг нь болцсон байна гэж хоорондоо ярилцаад тэгээд 16 Австрал руу ирэх шийдвэр гаргаад энд ирээд Federation University гэдэг сургууль уулуурхай инженер мэргэжлэр магистрийн зэрэгээ хамгаалсан. Ер нь дашрам миний сурсан сургууль болохоор Австралийн одоо нөгөө хамгийн анхны уул уурхай сургууль ахгүй юу? Хамгийн анх Ballarat School of Mine хаа. Ballarat School of Mine гэдэг нэртэй 1870 онд байгуулагдчихсан. Яг Австралийн хамгийн анхны уул уурхай сургууль. Энд ирж одоо магистрийн зэрэгээ хамгаалсан. Тэгэхээр хоёр маань Австралийн яг аль хотод анх ирж исэн бэ? Ballarat гэх хотод нэр жижиг хот байдаг. Одоо яг Victoria мужтай бол 2 дахь том хот гэж явагддаг. Жилогийн дараа яа. Гэхдээ ер нь жижиг хот хүн амын хувьд 100,000 хүнтэй. Нөгөө Melbourne, Sydney гэдэг юм уу тийм метрополитен хотуудтай харьцуулахад бол нөгөө жижиг хот. Тэгээд тэр нөгөө суралцж байсан сургууль маань угаасаа тэнд байсан болохоор тэгээд Victoria Ballarat тэгээд анх Ballarat тэгээд тэндээ 2 жил суралцж явах хугацаанд амьдарсан байгаа. Тэгэхээр тэрнээс хойш ер нь өөр хот руу нөгөө тэгээд ер нь том жижиг хотын хотод амьдрах давуу болон сул талаар хоёр маань бас нэлээд туршлагатай байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ талаар ер нь жижиг хотод амьдрах нь илүү quiet ингээд нам тайван байна уу эсвэл том хотод амьдраад ингээд бужигнаад байх нь илүү бас давуу талтай байна уу тэрнийхэн талаар
Нэр яг уу. За тий золоо хэлсэн бид хоёр Балратгийн хотод 2 жил амьдсан. Золоог яг магистртаа сурч байгаа хугацаанд тэгээд тэр хоёр айгүй гоё тийм сайхан үе байсан л та. Яагаад вэ гэхээр Балрат гэдэг хот маань өөр айгүй гоё хот. Манай Мельбурнд монголчууд бол нэлээд сайн мэдэх бах. Мельбурнос нэг цагийн зайтай тэгээд филайн явдаг шиг тийм үү. Тэр нь бол бас тиймч бас жижиг хот биш. Тэр нь бол зоологийн Виктория дотор 3 дахь том хот. Тэгээд тэнд амьдарч байгаа хугацаанд бол яг нөгөө нэг хоёрын нэг амьдралын хэм маяг гэдэг юм уу яг тэрэнд яг одоо нийцсэн тийм хот байсан. Тэгээд хэдий жижиг ч одоо найрсаг тийм амьдралын хэм маяг нь ерөөсөө л айгүй гоё тийм настай хүмүүс их хөвчлэн амьдардаг. Тэгээд тэр хотод амьдарснараа бас хоёрын тухайд бол айгүй юмэг сурсан, мэдсэн, эндээс айгүй баяртай байдаг. Тэгээд юу тийм амьдралын хэм маяг тухайн яг австралчуудын маань соёл ахуйн ямар гэдгийг баяр ёслол яаж тэмдэглэх гэдэг ч юм уу. Дээрээс нь сайхан хөгшин настай хүмүүс их тийм хүмүүстэй найз олон тэгэл хэл усаа сурах гэсэн хэрэгтэй. Тэгээ яг тийм хүмүүс чинь яг жинхэнэ нөгөө нэг Австрали ахуй соёлоо айгүй их ярьдаг, хэлдэг. Тэр хувьд бол айгүй том боломж байсан гэх юм уу. Тэгээд давуу тал байсан гэх юм уу. Тэгээд мэдээж яг нэг том хоттой харьцуулбал Балрат маань жижиг хот тэгээд амьдралын үртэг айгүй багтай. Хамгийн том хот. Үртэг буюу одоо түрээс биш. Түрээс нь ихэд том хоттой харьцуулбал хэрцангуй бага. Дээрээс нь төвчрөл байхгүй юм тойрхомж нэг доороо тиймэрхүү давуу талууд байсан. Тэгэхээр юм Балратд амьдарсан одоо 2 жил маань гэх юм уу. Айгүй гоё дурсамжтай сайхан үед байсан. Тэгээ сүүлд та хоёр маань Caroline Springs хот руу нүүсэн баг те. Тэрнтэй ер нь байрных нь одоо хөлсний байрны үн ханш ер нь ямар шүү байх вэ? Яг та хоёрын туршлагаас хэлэхэд Балратад хэдээр хөлсөж байв, Caroline Springs-д хэдээр хөлсөж байв. Бас хүмүүс маань сонирхоод бас харж байгаа халдаас тэг бажтаа төлөвлөх гээд. Ерөнхийдөө Балратад амьдарч байгаа 2 жилийн хугацаанд чинь манайх 3 bedroomтэй тийм одоо хаус түрээс амьдарч байсан байна. Тэгээд ерөнхийдөө дунджаар бол түрээсийн үн 3 bedroomтэй хаусанд нэг $250 эхэлдэг. Тэгээд нэг $300-аас $350 боломжийн байшин түрээсэлждэг байсан. Балратад тийм. Тэгээд Мельбурнд болохоор ирээд ер нь бол нөгөө Caroline Springs гэж сайн хэлж байгаа suburb чинь болохоор Мельбурн зах руугаа байдаг suburb болохоор нөгөө төвийн юм бол мэдээж бага. Гэтэ Балратыг бол арай өндөр үнэтэй байсан. Тэгээ яг нөгөө төвд хүмүүсэнд монголчууд бас апартмент аягүй түрээсэлж амьдардаг штэ. Эднэртэй харьцангуй бага. Тэгээ Балратаас бол өндөр. Тэгээ сайн нөгөө төвшөөгийн ярьсан дээр найз нь бас нэгэнт ярьсан дээр нэмээд хэлчихье гэж бодоод нөгөө жижиг хотод амьдрахын давуу тал сул тал гэж ярьлаа шүү дээ тий. Энд яг 2 жил мэдээж хэрэг Балратад ингээд түрүүний төвшөөгийн хэлсэн ингээд давуу талууд байсан. Гэхдээ жижиг хотод амьдрахад бас хэд хэдэн сул тал байдаг юм шиг надад санагдсан. Дөнгөж ирснийхаа дараа жишээлбэл бид хоёр ажилд орох гэж бас нэлээд хэцүү байлаа. Ажил хаах, одоо нэг ажил олдоц бол айгүй мó. Тэгээд бараг Балратад манайх чинь 2 дахь Монгол айл болж амьдарч исэн. Нэг манайхаас гадна нэг л Монгол айл байсан. Тэгээд манайх чинь 2 дахь Монгол айл болж амьдарч исэн. Тэгэхээр нөгөө таних одоо монголчууд байхгүй ч гэдэг юм ингээд нөгөө танилаараа дамжуулаад ажилд орох ч гэдэг юм уу. Тийм зөвлөд бол яг жижиг хотод байдаггүй юм шиг санагддаг. Тэгээд тийм ажилд ороход бол бид бас анх ирээд жоохон хэцүү санагдчихсэн юм нэ. Хоёрдугаарт бол бас саяын тэр нөгөө бас нэгэн тал одоо нөгөө хүний нутагт байгаа болохоор бид нар чинь заримдаа хаяач гэсэн ингээд монгол хүмүүстэйгээ уулзах, ярилцах ингээд ийм юмтайгаа ойрхон байхыг хүсдэг штеп. Яг би л дандаа хүснээрээ тэгж хүмүүстэй уулзаж чаддгүй. Нөгөө хол учраас хаяада тийм
одоо тийм хүмүүстэй уулзах юм бол тэгээд Мельбурнд ирж янз бүрийн арга хэмжээнд оролцож монголчуудтай уулздаг ч юм уу. Ийм боломж байдаг бас жиж байгаа. Тэгээд бас нэг анзаарсан юм нь болохоор найз нь энэ Мельбурнд ирээл анзаарч байсан нийтийн тээврийнх нь одоо явах тийм давтамжууд нь жижиг хотод айгу цөөхөн байдаг юм шиг санагдсан. Нөгөө цагийнхан давтамжууд энд болохоор айгу ойрхон явждаг штэ тий том хотуудад. Тэгэнгүүт ингээд энд ирсний дараа л харж яхад бол надад нөгөө авсаар айгу удаан хүлээдэг байсан юм лээ. Надад нэг тийм сул тал байдаг байсан юм байна да гэд энд ирснийхаа дараа л бодчихсон. Түрүү ажил гээд ярьлаа. Та хоёр маань нэрээ анх ирээд ямар ажил хамгийн анхны ажил цалинтай ажил юу вэ? Энд ирээд янз бүрийн ажил хийсэн шүү дээ хоёр нэрээ. Дөнгөж ирснийхаа дараа бид чинь нэг галтгоонд бүр хоёулаа ажилладаг байлаа. За Балгаратад. Балгаратад тийм. Балгаратад эхлээд галтгоонд хоёулаа ажилладаг байлаа. Сүүлд нь их төвшин жимсний дэлгүүрт ажилд ороод тэгээд тэрнийхээ дараа төвшөө Мельбурнд ирж мэргэжлийн ажилд орж ирсэн. Найз нь бол төгслөө тэр ажиллаж байсан галтгоонд ажиллаж байгаа л тэгээд сургуулаа төгсөж ирсэн. Оюутан чи 27 хоногийн юу лээ 20 цагийн ажил хэрэгтэй гэдэг баг шүү тий. Тийм 7 хоногт 20 цаг ажиллах хэрэгтэй байсан. За тэгээд хөлсний байрны талаар асуулаа. За тэгээд юу Австрали улсад мэргэжлэр ажилд орсон туршлагаасаа хуваалцсанаа. Төвшин маань бас энд мэргэжлэр ажиллаж байгаа. Золоо маань ч гэсэн мэргэжлэр ажиллаж байгаа. Энэ асуултын хариулт маш их олон хүнд хэрэг болох байх гэж би айгүй их найдаж байгаа. Тэгээд төвшнгөөсөө энэ асуултаас эхэлье. Тэгээд яаж Австрали улсад мэргэжлэр ажилд орсон туршлагаасаа яриач. За тэгээ. Яг мэргэжлийн ажилд ороход бол амаргүй байсан. Ихэд 6 сарын хугацаанд маш олон удаагийн бид нэг ажлын анкет явуулна гэж ярьж явуулсан үндсэн дээр ажилд орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол ажилд орохын тухайд өөрийнхөө туршлагатай ингээд харахад нэг хоёр зүйл аюул чухал юм шиг санагдсан. Нэгдүгээрт ерөөсөө ихтгэл үнэмшил бид тэр Монголоос гарахтаа л ерөөсөө Австралид ирээд мэргэжлийн ажилд орно гэсэн тийм хэл үнэмшилтэй ирэх хэрэгтэй юм шиг байгаа. Би бол яг тийм сэтгэлээр ирж байсан. Монголд мэргэжлийн ажиллаа хийж ирсэн. Энд ирээд яагаад хийж болохгүй гэж те. Мэдээж ихний ээлжинд бид чинь янз бүрийн юм хийн. Тэгвэл цаана мэргэжлийн ажилд орно гэсэн хүслээ тэр сэтгэлээр ерөөсөө орхиж болохгүй. Тэр үднээсээ 6 сар найз нь тасралтгүй анкет явуулдаг байлаа шүү дээ. Одоо тэгээд тоолох юм бол тэгээд хитэн 100 гаруй болсон бах уу. Тэгээд ямар ч сан нэг сайхан нартай өдөр гэдэг шиг ажилдаа орж ирсэн. Тэгээд ихтгэл үнэмшил гэдэг маань аягүй чухал юм байна гэдгийг аягүйсаа ойлгосон л доо. Тэгээд хоёрдугаарт би тэр өөрийгөө харуулах хамгийн гол юм маань одоо resume гэж тийм CV тэрийгээ бид нар маш сайн сайжруулах хэрэгтэй байна. Тэрийгээ сайн бэлтгэх маань ажилд ороход бас хамгийн том давуу тал бол юм байна. Тийг ойлгосон. Яагаад вэ гэхээр ингээд эхний ээлжинд нэг найз нь ингээд нэг олон анкет явуулдаг байхдаа эхний ээлжинд бол надлуу ерөөсөө ярьдаггүй. Ярихчгүй. Ямар ч хариу байхгүй нэг тиймэрхүү байдалтай. Тэгээ юунд болохгүй нэ гэж нэлээд бодоо хайдаг байсан. Тэгээд ерөөсөө л энийгээ CV-гээ сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод нэлээд CV-н дээр ажилласан. Тэгээд хажуугаар нь LinkedIn дээр шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн платформ. Тэрийг энэ хоёр дээр нэлээд ажиллаад өөрийгөө нэлээд сайжруулад тэгээд яасан чинь тэгээд CV-гээ одоо явуулаад гэсэн чинь ярьцхан дууддаг болоод тий CV-г чөглөөж аваа дараагийн шатанд ордог болоо гэж хэлсэн. Тэгэл ярилцсандаа ордог болоо. Тиймэрхүү байдлаар хэлсэн. Тэгээд тэгэл олон анкет өгчээсэн, олон ярилцлаганд орж ирсэн. Тэгэл энэ хоёр зүйлийг л бас анхаарах хэрэгтэй байна л. Энэ төвшингийн маань хувьд яг Австралид сургууль төгсөөгүй яг Монгол дипломоор явж байгаа гэсэн үг шүү дээ, тий? Тийм найз нь бол яг Монголд
одоо TC төгсчихсэн. Тэгээд тий бас нөгөө найзан түрүүний ярьсан нэг тэл өнөмжлөлтэй байгаа юм дээр хүмүүс хэрэгтэй байж магадгүй гэдэг нэг юм хэлчихье. Тэр нь болохоор бид нар заавалчгүй Австралид сураад төгссөөрөө бид нар энд ажилд орох боломжтой гэж ерөөсөй ойлгож болохгүй байна гэж бодсон. Яг одоо өөрийнхөө туршлагатаар үндэслээд ерөөсөө бид нар Монголын маань диплом үнэлэгдэж байна. Биднэрт ажилд орох боломж байгаа байна гэдгийг харсан. Тэгээд ер нь бол яг хөө гэхдээ ямар мэргэжил гэдэг маань ер нь айгүй чухал баг. Бидээж бид нар эмч байж байгаа гин дээр би шууд эмчээр ажиллана гэдэг чинь бас. Бол шууд ажиллана гэдэг маань магадгүй хэцүү баг. Яг манай салбарын тухайд инженерүүд энэ салбаруудын тухайд болохоор боломж байгаа байна гэж харсан. Тэгээд дээрэс нь бас Монголынхаа одоо диплом боловсралтай холбоотой нэмээд хэлгээд Монголын боловсралыг би яг ингээд өөрийнхөө Монголын боловсралыг бизнесний зорилгоор ингээд үнэлгээ хэлгүүлж байсан л да одоо qualification assessment гэж мэргэжлийн баталгаажуулалт гэх юм уу. Тим юм дээр хэлж яах Монголын дипломыг бол асуудалгүй хийгээд авчих юм байлээ. Тэгэхээр манайхан одоо манай олон залуучууд байгаа шүү дээ. Инженерч хүмүүс маань боломж байгаа шүү гэж харах хэрэгтэй байна. Энэ нь бол хэцүү талтай гэж бодож байна. Тэгэхээр яаж тэр одоо сайт гэж байна нөгөө эндхийн Австралийн одоо системтэй дүүцүүлнэ гэж тэрийг ер нь яг тэр мэдээллийг хаанаас яаж олж яг тэрийг баталгаажуулж байсан бэ? Тий яг хөө тэрний тухайд бол найзхан анх ажилд орсонтой бол холбоогүй. Тий тэр бол дараа нь хийсэн. Тий. Гэхдээ ер нь бол баталгаажуулалтыг болохоор тухайн мэргэжлийн чинь одоо мэргэжлийн байгууллагууд гэх юм уу? Тийм байгууллагууд байдаг. Тэндээс одоо яг мэргэжлийн баталгаажуулалтыг хийлгэнэ. Энэ бол эдний нөгөө вебсайтууд дээр нь байж байгаа шүү дээ. Одоо мэргэжлийн assessment хийлгэх одоо вебсайт дээр нь энэ мэргэжлийн хүмүүс энэ байгууллагаар одоо диплома баталгаажуулна гэдэг ингээд юмнууд нь байж байгаа. Тэгээд засгийн газрын вебсайт дээрээс нь л мэдээлэл авч ирсэн. Засгийн газрын вебсайт. Тэгвэл одоо манай сонсогчдод бас сонсож байгаа одоо за би одоо Монголынхаа дипломыг яаж ашиглах вэ? Мэргэжлээ яаж энд ашиглах вэ? Одоо баг мэргэжлийн үншгэл тэгэл төмөр дээр ажиллах залуучууд маань төмөр дээр ажиллахад ажиллаад одоо өсгөөчүүд маань тэгэл одоо зочд буудал цэвэрлэгч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаар яваад байхгүйгээр та бүхэн бас өөрийнхөө яг тэ Монгол дахь диплом мэргэжлээрээ бас ингээд ажил руу apply хийж үзээд ингээд бас ажилд орох ийм боломжууд маш их байдаг юм байх шүү гэдгийг төвшингийнхаа туршлагаас харж байна. Төвшин маань өөрөө инженер учраас инженер мэргэжил тал дээр бол ийм байдаг юм байна. Яг та бүхэн бас инженер одоо өөр ямар ч мэргэжилтэй хүмүүс та өөрөө бас нэг судлаад хараад үзээрэй. Бас ийм бас сэжүүр бас байгаа шүү. Манайхан тийм учраас give up хийхгүйгээр ингээ сайн юмаа судлаад ингээ ажил мэргэжлэрээ ингээд ажлынхаа нэрээ ажлын гэснээс тэр зараа нэрээ хаанаас олсон бэ? Тэр яг энэ олон ажлынхаа заруудыг ямар вебсайтнаас авч бас мэдгүй нэгэнд бас хэлж өгье л таалаа. Ихэд бол SIG гэж байдаг шүү дээ. Австралийн нөгөө сайт гэх юм уу? SIG дээрээс нэлээд харж байсан. Дээрээс нь LinkedIn дээр нэлээд ихтэй байсан. Ажлууд ихэд ажлын байруудаа LinkedIn-ээр бас их тавьдаг. Дээрээс нь нэг ажил зуршлын байгууллагууд шүү дээ. Recruitment хийдэг хүмүүс. Эдгээр бас нэлээд заруу тавьдаг. Тэр ихэд энэ хоёрыг гол харуул зүгээр баг. За зоологийн маань хувьд мэдээж Австралийн их сургуульд уулуурхай инженер мэргэжлэр төгссөн хүнд бол яг арай өөр юу зураглал харагдаж байна л да. Тэгэхээр зоологийн маань хувьд яаж ажилдаа ороо энэ Mining One Consultants компанид уулуурхай инженерийн ажлаа яаж олов, ямар шалгуур тавьж байна, интервью бүх юм одоо яаж өгөө.
Тийм найзынх нь одоо бас ажилдаа орсон туршлага болохоор төвшөөгийнхоос бол нэлээд өөр. Тийм одоо бас энэ сургуулийн төгссөн бас хүчин зүйлсэн болохоор арай өөр байсан. Би болохоор яг нэг ажилд орсон туршлага сонирхолтой байж магадгүй гэж бодоод ерөнхийдөө яг анх яагаад явсаар байгаа тэнд ирсэн бэ гэдэг найз нь тэгэж ярил бас сонирхолтой ах гэж бодлоо. Нөгөө энэ компанид би ажилд орохоосоо өмнө болохоор бас яг ийм төслийн компанид AMC Consultants гэдэг Австралийн төслийн компанид дадлага хийж ирсэн. Тэгээд тэр компанид дадлага хийх бас боломж нь болохоор манай профессор багшаар диплом бичижсэн, миний дипломыг удирдахжсэн багшаар дамжуулж би тэр компанид одоо дадлага хийх боломж олдоод хийжсэн байхгүй юу. Тэгээд тэндээс юу гэж бодсон бэ гэхээр энд Австралид байгаа их сургуулийн багш нар яг тухайн салбарынхаа одоо ажиллаж байгаа салбар дээр тухайн салбарынхаа хүмүүстэй айгүй эргэх холбоотой ажилладаг юм байна. Тэр хүмүүстэйгээ холбоотой байнгын харилцаа холбоотой хамтарч судалгаа хийдэг ч гэдэг юм уу ингээд нөгөө бинийг айгүй таньдаг болохоор өөрийнхөө сургууль суралцж байгаа гэсэн оюутнуудаа бас айгүй санал болгодог. Тэгээд би бас санал болгоод тэнд дадлага хийсэн байхгүй юу. Тэгээд тэнд дадлага хийж явж байгаа одоо энэ ажиллаж байгаа компанийхаа захиралтай танилцчихсэн. Тэгээд энэ компани ингээд ажилтан хайж байгаа гэж би ерөөсөө мдээгүй. Тэгээд би ерөөсөө ажилд юу өгж байгааг байхгүй юу. Анкет өгж байгааг байхгүй юу. Тэгээд дадлага болохоор зэрэг Brisbane хийсэн. Brisbane-ийн дадлага хийж хүмүүстэй танилцчаад сүүлд нь Melbourne ирээд ингээд бас нэг networking event дээр явж байгаад энд ингээд ажил хааж байгаа гэж хэлээд өнгөрцөн байжсэн чи сүүлд нь натаа холбогдоод манайха ийм хүмүүс хааж байна, дөнгөж төгссөн юм, төгсөгч инженер хааж ийм ажил юм байна, сонирхож байна уу гээл тэгээд анкетаа өгөөл ярилцлаганд орвол энэ л орсон. Тэгээд найз нь бас тэгээд ажилд орсныхаа дараа юу гэж бодсон бэ гэхээр энэ бас ажилд ороход хүмүүстэй нөгөө нэг харилцаа холбоо одоо хүмүүстэй танилцах айгүй чухал юм байна. Одоо network-оо айгүй сайжруулах хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Ажилд орсныхаа дараа яг анкетаа өгөөл мэдээж эрэг ингээд ажлын байрны дараараа анкетаа өгөөл ажиллаханд ороод ингээд явах нь мэдээж эрэг. Гэтэ тэрнийхээ хажуугаар бас хүмүүстэй сайн танилцах хэрэгтэй юм байна л гэж бодож байсан. Би надад чи нэг юм хэлчихв. Найз нь ингээд тий золоотой ус аягүй санал нэгдэж байна. Яг танилаараа гэх юм уу те. Ингэж ажиллах маань Австрали нэлээ нийтлэг юм байна те. Соёл болсон. Гэхдээ Монгол шиг одоо нөгөө нэг танилаараа гэж цаана нөгөө аваа тийм юм байхгүй. Ерөөсөө шин сэтгэлийн одоо тийм юугаар одоо референс хийж оруулдаг. Тэгээд яагаад би тэрийг мэдсэн бэ гэхээр найз нэг одоо манай мэргэжлийн тийм мэргэжлийн холбоо байдаг байхгүй. Тэрний нэг network event дээр байжсэн чинь нэг IT төгссөн нэг залуу ажиллагаа хийжсэн. Тэгэл ерөөсөө нүдэн дээр бараг 10 минутын дотор тэр залуу шууд ажилд орж байгаа байхгүй. Тэр залуу өөртөө аягүй ихтэй залуу байсан. Би ингээд төгссөн. Надад ажил олоод өгөөч гэж ерөөсөө хүмүүс танилцсан бол хүмүүс болгонтой уулзаад гэсэн чинь ерөөсөө аягүй амархан. За танад ажил байна уу? Танад байна уу? Байна. За орчлаа тас. Ерөөсөө аягүй амархан. Тэгээд тиймэрхүү ер нь ингээд миний ч юм уу нэлээ уламжлалт аргаар одоо ажилд орж байгаа шүү дээ. Тэр үеэрсэн аягүй олон анкет өгчээлээ. Тэ ингээд аягүй удаан процесстэй явж байдаг. Тэгэнгүүт бас энэ одоо Австралийн соёл гэх юм уу, сүүлийн үеийн соёл, networking одоо энэ relationship ажилд ордог юм маань бас нэлээ чухал юм байна шүү. Энтлийг бас энтлээс харах хэрэгтэй байна тэ. Тэгээ бас хэлмээр юм байна. Яг ингээд уусаа ингээд оны зохион байгуулж байгаа networking event-үүдээс авчаараа тэнд яг жинхэнэ нөгөө нэг залуу оюутнууд ингээд hook up хийж байгаа хүмүүс ч байгаа тий. Тэгээд дээрэс нь өөрөө идэвхтэй үйл тэндээс бас ажил олгох боломж байгаа. Тэгэхээр тэр бас аягүй чухал юм байна. Тийм байна. Тэгэхээр манайхаа бас хүмүүстэй нэлээд танил таалуулаад ер нь ажил хайж байгаа өөрийнхөө мэргэжлийн талаар ер нь хүмүүстэй Ози тий Австрали хүмүүс ч бай ер нь хүмүүстэй ер нь ярьж явах хэрэгтэй байх шүү гэдгийг харлаа. За тэгэхээр ер нь энд ирсэн хүмүүсийн хамгийн ихэнд тулгардаг нэг гол асуудал байдаг. Энэ бол хэлний асуудал. Ер нь хэл сайтай л бол ямар ч ажил
орчоод нь бүр even тэгээд бараг төмрийн ажил дээрээ ч ингээд хүмүүсээ удирдаад ч гэдэг юм ингээд хэл сайтай нь ингээд арай дээшлээд ингээд дахиад явдаг баг. Тэгэхээр англи хэл сурсан туршлагаасаа хоёр маань хуваалцсанаа. Тэгээд ер нь анх хоёрын дунд тавьж энэ асуултыг анх ер нь Австралид ирэхэд хоёрын англи хэлний түвшин хэр байв золоогоос эхлэв. Анх яг бит хоёрын хувьд бол хоёр найз нь айгүй хожуу англи хэл сурч эхэлсэн. Яг л Австрал руу ирье гэдэг одоо нөгөө шийдвэр гаргаад тэр үедээ л англи хэл илүү яг нөгөө идэвхтэй сурч эхэлсэн байна. Миний англи хэл одоо сурсан туршлага бол ерөөсөө л одоо нөгөө байдаг л хүмүүс англи хэлний курс цугаал ингээл дөрмийнхаа номыг үзээд ч гэдэг юм одоо ингээ бусдын адилаар л найз нь бол англи хэлийг сураал альцсан шалгалт өгөөл тэгж сурч исэн байгаа. Төвшин маань туршлагаас одоо манай сонсогчдод хуваалцаач яаж англи хэл сурч исэн яаж өөрийгөө итгэжүүлж тэ өдөр болгон одоо за өөрийгөө заавал шахаж ингээл дуугүйгээ үргэлтэй ингээл би нэг заавал одоо чийжлэх хэвээр энэ 10 үгийг ч гэдэг юм уу тэгэж явах хэвээр байдаг юм уу ер нь төвшингийн хувь яг зүгээс бол яг ямар арга хэрэгжилж байгаа бэ? Яг зөв байгаа вэ. Тэгээ англи хэлийг бол одоо ч гэсэн сурж ийн тэгээд мэдээж бидний төрөлх хэл биш учраас бид тэр дуусах энэ амьдралтай тий насаараа сурсараа гал дуусах. Ерөнхийдөө бол англи хэлний тухай найзах модлоор тууштай байдал англи хэл сурахад айгүй чухал юм шиг санагддаг. Хүн яг тууштай байж ажил хэлийг сурах юм шиг байгаа. Тэгээд дээрээс нь бас яг зорилго байх хэрэгтэй. Яг одоо шаардлага гэх юм уу? Үнэхээр л одоо ажиллаа хийхин тулд тийм үү? Үнэхээр л амьдрахын тулд тийм үнэхээр л одоо иргэн тойрон ажил амьдралаа зохицуулахын тулд угсаал хэлийг зайлшгүй сурах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Одоо яг гадаад байгаа. Тийм тэгэхээр яг тууштай байдал шаардлага хоёр маань ерөнхийдөө яг сурах түлхүүр болж байгаа юм болов. Яг мэдээж яг хэл сурах арга барилын тухайд бол хүн болгон л өөрийн арга барилтай. Хүн болгоны одоо сурах арга барил. Тэгээд найзхын тухайд болохоор яг л одоо номоо хараал те. Ерөөсөө хүн болгонд адилхан тэгж сурч эхэлж байсан. Тэгээд яг л золоогийн хэлний хожуу сурсан Монголд байхдаа ирэхийнхаа өмнө те нэг Австралийн гэсэн шийдвэрээ гаргачаад нэг жил гарсан болоод тэгээд ирсэн те. Тэр хугацаанд Монголд байхдаа ер нь нэлээд дүрм харсан. Тэгээд тодорхой хэмжээнд хөрхөн бас боломжийн дүрмийн цогцтой тийм мэдлэгтэй болсон юм болов уу гэж боддгийн. Тэгээд ерөөсөө тэр маань хамгийн гол одоо турсан нөгөө ном ямар номноос гэж хэлсэн бэлээ. Төвшөө аюу дараахан яриад байна. Манай төвшөө чинь ер нь ерөөсөө нөгөө англи хэлний курс сууж үзээгүй. Ерөөсөө англи хэлийг ерөөсөө үзэхээр би даа сурсан байхгүй. Тэгсэн тэгээд яг сурч ирсэн процессыг хажуунаас нь харж ирсэн юм чинь өөрөө хэлний курс ерөөсөө сурж байгаагүй. Тэгээд бас сүүлд тэр чинь IELTS-ийн шалгалт өгсөн бас тийм дээр бас нэлээд гайгүй оноо авсан тэрэн дээрээ. Тэгээд тэрний хадлаар бол илүү сонирхолтой гэж бодож байна. Өөрөө аюу дарах магад байна. Манай төвшөөч дарах л та. Бас энэ зашрамд хэлэхэд бас тэ манай төвшөөгийнхаа манай гэр бүлийнхэн сайхан гэр бүлийн найзууд байгаа. Тэгээ хамгийн ойрхон амьдардаг Монгол гэр бүл маань шүү дээ. Би тэд чинь хаяада уулздгийн ингээ нэг завсраар нь хэлчихье. Манай төвшөөч дарахаа тэ сайхан гэр бүлийн найзууд. Тийм яг хөө тэгээд найзхнаа арга барил одоо юу гэдэг нь дарах хүн гэж зүгээр байгаагаа л хэлчихэж штэ тий. Зүгээр одоо юу гэдэг хин нэг зөвлөөд гэж хэлэх гэвэл одоо мэдээж хүмүүс өөр. Гэхдээ миний тухайд юу ажилласан бэ гэхээр л дөрмөл ерөөсөө аюулсан сурсан юм шиг санагдаад Монголд байх тэр нэг жил гарангийн хугацаанд сайн дөрмтэй болсон гэж бодож байгаа. Эсвэл IELTS ер нь бол дөрмөрөөс харах шаардлагагүй болчихжээ байхгүй юу. Тэгээд дөрмийг л ерөөсөө нэлийн төлхөө сурчтэй л гэж бодож байна. Тэгээд
дөрмийн зэгцтэй мэдлэгтэй болцсон байхад дараагийнх нь ярианч байдаг юм уу, бичгэнч байдаг юм уу, уншиханч байдаг юм уу, ерөөсө тэрэн дээрээ ингээд дөрмийн мэдлэг нь сайн суур болоод явчихдаг юм байна л гэж. Нэрээ айлцсан шалгалт өгчээсэн гэсэн тэрнийхээ бас ямар шүү явцтай явагддгийг тэрийг бас нэг товчхон бас хүмүүстэй бас хідэд өгөл бас зүгээрх гэж бодож байна. Манай монголчууд маань бас PR болох гээд ч байт юм уу, эсвэл одоо тэ сургуульд орохын тулд бас айлцсан оноотой байх хэрэгтэй гэдэг. Ер нь олон хүмүүс ер нь айлц гэдэг энэ шалгалтын оноог авах шаардлагатай байдаг байх. Тэгэхээр ямар хөө явцтай явагддгийг, ямар үе шатууд байна, ямар level одоо яриа юу тэ яриа бичиг гэдэг хитэн ялгаатай юмуд байна. Хэсгүүдээс бүрдэж байна. Яг хоо айлцсын тухайд айдас гэж хэлэх төртэй заримдаа. Яг нэг биш үү? Стресстэй санагдажсэн найзд нь бол тэгээд урд нь яг тийм их төвшөнд яг англи хэлээ сурж байгааг болохоор яг өөрөө бид над сурч байсан болохоор жоохон өөрчмж санагдсан. Тэгтээ болцсон. Тийм ер нь бол манайхаа мэдэн шүү дээ. Гадаадд байгаа ялангуяа Австрали англи хэлээр ярьдаг орнууд байгаа хүмүүс айлцсан шалгалт бол хамгийн чухал шалгалт. Олон одоо чиглэлүүд энэ шалгалтыг өгөх шаардлагатай байдаг. Жишээлбэл сургууль сурах тийм ээ. Тэгвэл одоо академик айлц янз бүрийн виза авах хэрэгтэй болвол тийм академик эсвэл general айлц өгч болох. Тэгээд яг айлц шалгалтын тухайд бол манайхан бүгд сайн мэдж байгаа хөө гэж бодож байна. Тэгээд аргын тухайд гэвэл одоо айлцын шалгалтуудын одоо нэг Cambridge-с гардаг тестийн номнууд байдаг шүү дээ. Одоо 13 ном байсан санагдаж байна. Ерөөсөө найз нь дуусгацсан. Тэгээд л өгсөн тэгээд болцсон. Тэгээд ер нь бол ирсэн шалгалт маань яг л тэр номтойгоо харилцаад имэрчээсэн. Яг л тэр хүрээндээ л байсан. Би энэ айлц өгч явахд бол надад бол ер нь илүү дүрм одоо тэг яриа гэл бүх юм ингээл яг хэрэгтэй л дээ сурах шаардлагатай. Гэхдээ нэг гол чадвар бол энэ айлцсан шалгалтыг өгөхөд цагийн хуваарлалт юм байна гэдгийг би айгуу сайн ойлгосон. Нэг эхний удаадаа би уншсан. Тэгээ хоёр дахь удаа тэнцэжсэн. Тэгээд хамгийн гол юм нь цагиндаа амжаагүйгээр дуусчихсан. Тэгэхээр яг цагаа зөв тохируулж scan одоо reading бол бүгдийн эхнээс нь ахуулаад тэг үгсэг уншаад ойлгохтой биш. Scan хийж уншаад тэгжээж энэ цагаа товчулж одоо хэмнэж цагтаа багтааж ингэж дуусгах хэрэгтэй. Ер нь бүх юу яриа бичиг унших сонсох гэсэн ийм дөрвөн чадвараар бол бүгднийг бол яг л цагаараа л явд юм байна гэж бодсон. Хичнээн мэддэг байгаа. Цагаа зохицуулж чадахгүй бол оноогоо л өсөн оноо авч чадахгүй юм байлээ гэдгийг амарсан ойлгосон болохоор цагаа зөв зарцуулах хэрэгтэй байна. Яг одоо уншуул скан хийж уншаал яг тиймэрхүү байдлаар л явах юм гэсэн тактиктай би харж ирсэн. Яг тийм гэж бодож байна. Яг айлц дээр бол sorry яриг хэлсэн. Зүгээр. Тийм бол writing нэлээд хэцүү санагдчихсан. Яг academic writing бичгээр яагаад вэ гэхээр Монголд байхдаа яг бид нар тийм их хэсэг бичиж байгаагүй юм байлээ. Тэгээд монголчин 10 жилээ төгслөө, их сургууль сурлаа. Бидрийг ер нь тэгж нэг хэсэг бичүүлж байгаагүй юм байна лээ. Одоо хараад хахад эсвэл инженеринг салбар сурсан болооч тэр юм уу нэг шаардлагагүй байсан байж магадгүй. Тэгээд хэсэг бичин яг илүү хэл сурахаасаа илүү яг яаж хэсэг бич сурах вэ гэдэг маань ер нь жоохон шинэ байсан. Тэгээд тэрийг сурах хэрэгтэй байсан. Тэгээд одоо юу гэдгийг жишээлбэл хэсэг бичгтээ одоо юу гэдэг introduction main paragraph нөөч тийм үү дүгнэлт хийн гэдэг ч юм уу. Энэ юмнууд нь бол айгүй шинэ байсан. Шинэ байсан миний тухайд. Тийм байна. Тэгэхээр одоо миний хувьд бол нөгөө шинэ үгээ та нэг өдөрт нэг ингээл нэг хэдэн өгнөдөө ингээд хаана их байна даа жишээлбэл галтгооныхаа хэсэг ч гэдэм үү те
ингээд баатрумынхаа синкний дээр аваад ингээд шишээ нүдээ өлгөө тавьдаг ч юм. Ямар ч байсан нүдэн дээр миний ингээд англи хэл сурах нэг тийм юм. Заавал харж иж тэр үгээ цээжилдэг. Хизээч сонсголоороо цээжилдэггүй. Ингээд хүн ингээд австрал хүн ингээд надад хэлэн тэрийг нь би сонсон ч за яг нүдэндээ л харахгүй бол ерөөсөө цээжлэгддэг. Тийм болохоор миний нэг юм арга байдал гэх юм бол ингээд өлгөөд ингээд наачдаг байхгүй. Тэгэхээр ингээд тэрийг ингээд байн харсаар хагаад яг тэр үгээ нүдэндээ харж ижил тэр үгээ чийжилж байгаа. Тэгэхээр яг ингээд бичиг хүртэл бас тэр үгээ яг ингээд нүдэнд харагдаад бичдэг. Яг нэг тийм арга барил үүдийн тэгэхээр манайхан бас сонсоод бас нэг өгч ажиллахгүй байна гэж зүгээр яг нэг ингээд ширээний ард суугаад өгч ажиллах биш зүгээр байнгын явцдаа ингээд амьдралынхаа туршид ингээд зүгээр ингээд хараад нүдэнд чинь байж байвал бас илүү чийжлэх юм болов бас наа чиг юм аргатай цээжлэх ийм бодолтой байдаг бол яг ингэвэл илүү зүгээр хэдий шүү гэж бас нэг арга байна. Хүмүүс чинь нэг сурах арга барилуу чинь нэг одоо юу гэдэг чиний хол одоо харж сурдаг тийм. Сурдаг бичиж сурдаг хүмүүс байна гэдэг ч юм ингээд хүн хүн дээр өөр тий. Тийм байна. За тэгээд одоо дараагийн асуулт руу оръё. Тэгээд байнгын орсон суугчийн виз буюу PR виза авсан туршлагаасаа манайхантай хуваалцнаа. Энэ бас айгүй гоё өгөөжтэй том асуулт сэдв байгаа. Ер нь бол манай монголчууд маань ихэнх тий одоо энд оюутан болоод төгсөөд ер нь энд бол байнгын орсон суугчийн виз авах хүсэлтэй монголчууд маань маш их байдаг. Тэгэхээр тэр хүмүүс маань бас хэрэгтэй баха. Тэр туршлагаасаа хоёр маань ярив. Битэрээ тийм байнгын орсон суугчийн виз саяхан авсан. Өнгөрсөн жил 11 сард визагаа авсан байгаа. Тэгээд яг нь бас мэдгүй хүмүүс байж магадгүй. Яг Австралийн байнгын орсон суугчийн виза гэж ямар виз байдаг юм бэ гэдэг. Энэ виз нь болохоор ерөнхийдөө 5 жилийн хугацаатай болгогддог. Тэгээд 5 жилийн хугацаатай Австралид ажиллах, амьдрах одоо тийм эрхтэй болгогддог. Тэгээд ерөнхийдөө энэ визтэй хүмүүс болохоор зэрэг Австралийн иргэдүүдээс одоо бараг адилхан гэж хэлж болохоор хэмжээний одоо тийм бенефитүүдийг авдаг ийм виза байгаа. Хэрвээ мэдгүй хүмүүс бол ер нь бол яг энэ бит хоёрын нэг виз авсан туршлага гэхээр зэрэг ингээл яг л байдаг хүмүүсийн юунаас вебсайтуудаас нь мэдээлэл аваад ингээл хүмүүстэй авдаг одоо адилхан тэр замаар яваал авсан байгаа. Яг нь битэрийн зүгээс бас хүмүүс хэлжүүл чухал юм уу гэж бодсон нэг хоёр юм байсан нь хүмүүс болохоор зэрэг заавал Австралид ирж сурчаад ажиллаж байгаад энэ визийг мэдүүлдэг юм байна гэж их хүмүүс айгүй боддог юм байлээ. Тэгэхээр ер нь бол заавал энэ виз нь Австралид ирж сурсан хүмүүсийн мэдүүлдэг тийм виз биш ээ. Яг л өөрөө чинь мэрэгжил тэр Австралийн эрэлттэй мэрэгжлийн жагсаалтанд байгаа шалгуурыг хангаж явах юм бол Монголд сурсан, Монголынхон боловсрол, Монголд ажиллаж байсан ажлынхаа туршлага тэр бүх юмнуудаараа бас одоо нэг шалгууруудыг хангаад мэдүүлэх боломжтой ийм виз байдаг шүү гэж бас тэрийг хэлүүл зүгээр ах гэж бодож байна. Би бас тэрийг бас мэдгүй л байсан юм байна. Яг чиний дээр өмнөх хэлсэн өгүүлбэртэй ажиллах яг л энд ирээд сураад яг мэдж явсны үндсэн дээр PR виза авт юм байна гэсэн ойлголттой байсан. Тэгвэл тэгдгүүн байна. За манайхаа хэдүүлээ шинэ юм мэдэж авлаа. Яг уучлаарай яриаг тасчлаа. Энд бас аюул тийм хүмүүс байдаг юм лээ. Одоо хамт ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн визэн дээр ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс яхад энд сураагүй ерөөсөө нутагтаа байж хата тэн дээрээс виза мэдүүлээд виза аваад энд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бас. Ахын болохоор зэрэг монголчууд болохоор зэрэг яг тэрийг нь бас нэг сайн мэддэггүй юм шиг санагддаг. Тийм байл яг мэддэггүй. Сайт нот байх юм бол унших юм бол энэ мэдээлүүд нь мэдээж хэрэг нээлттэй байж байгаа. Салчин тэгээд айгу шал дэлгэр юм шилжлээ. Зүгээр. Вебсайтн дээр айгу бүх юм дэлгэрэнгүй байдаг те. Тэгэхээр уншвал ер нь бүх юм байгаа дөө. Тэгээд сайн ухаад унших хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд буцаад нөгөө асуулт руугаа очиод айгу өөр юм яриад явцсан. Буцаад ер нь яг энэ визийг авахд хамгийн гол шалгуур нь л ерөөсөө юунд байна уу? Өөрийн чинь бидний мэрэгжил нөгөө Австралийн тэр эрэлттэй мэрэгжил энэ жагсаалт гэж ил болгоомас заримдаа өөрчлөгдөд идэв шүү дээ.
мэрэгжлүүдийг нэмж хасаал ингээд идэг. Тэр мэрэгжлийн жагсаалт дотор энэ мэрэгжил чинь байна уу гэдэг бол ерөөсөө хамгийн нэгдүгээр шалгуур. Тэгээд хоёр маа цухас хэлээж нэг бас нэг толгоонд чинь одоо яг ингээд санагдчихж байгаа хэдэн мэрэгжлүүдийн бас хэлээж бас хүмүүс маань орж уншихаас өмнө бас нэг тийм юмнууд байлээ мэрэгжлүүд байлаа шүү гэдэг. Гэмэл одоо жишээлбэл одоо бид хоёр өөрсдөө гэх юм бол одоо маркшейдер мэрэгжил байна, уулуурхай маркшейдер, уулуурхай инженер мэрэгжил байж байна. Нэгтлэн бол нэлээд түгээмэл байдаг хүмүүс. Тэгээд IT инженери, IT-ийн мэрэгчлүүдээс байдаг тий. Тэгээд багш гэх олон мэрэгчлүүд байдаг шүү дээ. Байдаг тий. Тэгэхээр манайхан бас ороод хараарай. Яг бүгдээр юун дээр вебсайтн дээр яг лист нь байдаг. Skill occupation list гэж байдаг санагдаж байна. Тэгээд тэрэн дээр ерөөсөө аягүй олон мэрэгжил байгаа. Яг тэр дээр ороод хараад өөрөө үнэхээр яг байна үзээд тэгээд яг энэтэй холбоотой найзан дөрөв нөгөө нэг Монголын одоо TC-ийн дипломыг энд баталгаажуулсан гэдээ ярьж байсан шүү дээ. Тэр маань ерөөсөө PR визаг авахгүй хийжсэн нэг ажил байхгүй юу? Тэгээд Тэнгүүд яг миний мэрэгжил маань тэр листэнд байсан. Дээрээс нь яг ямар байгууллага тэр одоо мэрэгжлийн баталгаажуулалтыг хийдэг тэр нь хүртэл ингэ байждаг. Мэрэгжил болгон дээр нь онооцсон байгууллагууд нь листийг хараад за энэ байгууллагатай холбогдоод энэ байгууллагаар мэрэгжлээ баталгаажуулж юм бол надад PR мэдвэл боломж олж юм байна гэж ер нь бол харж болно. Гол шалгуурууд нь бол ерөөсөө л яг тэр мэрэгжлээ баталгаажуулсан байх хэвээр. Дээрээс нь англи хэлний оноотой байх хэвээр. Эсвэл тийм гол шалгуурууд байгаа тийм. Тэгээд нас инээтрекс юмнууд байгаа. Ерөнхийдөө бол PR-ийн юу чин PR-ийг гэдэг ярихад амар хэд хэдэн төрлийн PR-ууд байгаа л та. Тэгээд одоо ажлын газраар спонсор аваад PR авч болж юм. Эсвэл яг бит point test тэгээд яг оноо цуглуулад чагсаад ингэж ордог PR байж болж юм. Тийм эсвэл одоо мужаас одоо номинат хийлгээд авахулж болж юм. Эсвэл одоо humanity PR гэж босоод тэр нэг хамаарлах болчих واخ. Тийм гэдэг ч юм уу яг Австралийн байнгын оршин суугч маань гэдэг маань айгаа олон төрлүүд байгаа. Тэгээд хоёрын яриад байгаа нь болохоор яг энэ skilled буюу одоо мэрэгжлийн одоо ажиллах хүчийг гаднаас оруулж ирэх зорилготой тийм байхгүй. Тэгээд тийм хүмүүсийг шалгаруулж аваад Австралид ажиллуулад амьдруулад дээрээс нь тэр зоологийн олон боломжуудыг олгоод тийм зориулттай л виз байгаа. Тэгвэл хэдүүлээ бас сонсогч нартай бас жоохон хялбарчлаад тэр PR-ийн одоо мэдээлэлтэй вебсайтын бас даагуур линкээр бас оруулаад өгье. Линкийн комментээр оруулаад өгье манайхан. Тэгээд бас тэндээс бас их усураа мэдэж аваад ороод дахиад цааш нь сайн судлаад уншаад үзнэт PR-ийн визийн талаар. Тэгээд найзан дахиад нэг юм нэмэл чи. Тэгээд золог тавтайлчи тэр PR визэг авахдаа onshore offshore гэж хоёр янзаар гаргаад байгаа. Тэгээд onshore нь бол яг бит хоёрын кейс байлаа. Offshore гэдэг байгаа зоологийн хэлсэн нөгөө нэг шалгуурын хангачайвал заавалчгүй Австрал сурах албагүй тий. Заавалчгүй энэ дэр тоо байж байгаа ч өгч болдог виз юм аа. Тэгээд миний анзаарснаар миний ажигласнаар шүү заяа. Тэгээд цуг ажилтдаг хүмүүсийнхаа хэлснээр offshore байгаа хүмүүс илүү боломжтой юм шиг санагдсан шүү. Offshore одоо PR мэдүүлж байгаа хүмүүсийн визийг илүү гаргадаг юм шиг санагдсан. Илүү амарх юм шиг санагдсан. Яг гэхээр манай надтай цуг ажилтдаг нэг Пакистан залуу нэг энэтхэг залуу хоёр offshore PR авчихсан. Тэгээд эдний яриаг сонсож байгаа яг нэг онооны систем гэж байдаг ярьжсэн. Тэр нь оноо нь бол айгүй өндөр байгаагүй. Яг дөнгөж шалгуурыг хангацсан 65 оноотой ч төглөө байсан. Тэгээд айгүй хурдан виз нь гарсан. Тэгээд би анзаарахтаа offshore онгод илүү одоо чанстай байна тий, илүү боломжтой юм байна. Onshore байвал илүү байгаад байна гэж анзаарсан шүү. Гэхдээ альбан бус мэдээлэл тий миний анзаарснаар тийм байна шүү. Тийм санагдсан. Тийм энэ угаасаа бид хэдийн маань ярилцлага маань энэ яриа яг бодит
мэдээлэлээр бол үндэслээгүй. Манай золоо төвшин хоёрын маань бас миний туршлаган дээр л үндэслэж бид бүгд ярьж байгаа. Тэгэхээр та бүхэн эндээс зүгээр мэдээлэл аваад тэгээ цаашаа судалж үзээрэй гэж бас энэ дундуур нь хэлье. За тийм байна. PR виз, оюутны виз хоёрын хооронд бол маш том ялгаа байгаа. Тэгэхээр PR виза байнгын орчин суугчийн виз бол та эндхийн эрүүл мэндийн даатгалд бол хамрагдах эрхтэй болж байгаа. Тэр оюутан бол та заавал хувийн эрүүл мэндийн даатгалтай байх ёстой гэж нэг тийм ялгаа байгаа. Тэгээ дээрэс нь тэгээ ер нь яг зоологийн хэлснээр австрали хүмүүсийн хөнгөлөгдөж байгаа хөнгөлөлтүүдэд хамрагдана. Өөрч бас ямар байдаг вэ? Өөр зөндөл ялгаа байгаа. Хоёр маань өсвөр дуртаад хэлчих бас ялгаа нь. Тэгэхээр ажилд ороход амар штэ. Тийм яг үнэ тэр чинь маш чухал. Айгуу давуу тал болдог штэ. Тэр нь бол тийм PR визатай байвал ажилд орох маш өндөртэй. Оюутны визээс ажилд ороход хэцүү байдаг нэг шалтгаан нь ерөөсөө виз нь байдаг байхгүй. Яг над тохиолдож юм тэр байсан бас нэг шалтгаан. Төр визтэй юм штэ тий. Тэгээд виз чинь дуусчод 2 жил байсан. Тэгээл 2 жилийн дараа яах вэ? Айгуу тийм тий энэ тодорхой бус байдал харагдав. Ингээ тиймэрхүү сул тал болчихж байгаа. Тэнгүүд PR очвол даваа асуудалгүй. Имэж хугацаанд тийм үү аж хүмүүс толгойд л. Тэр бас маш даваа талтай. За тэгээд sorry. Юуны оюутны виза PR хоёр чинь мэдээж хэрэг уусаа юунууд нь ялгаатай. Тэгээ бас одоо жишээлх юм бол ингээл оюутны визтэй авахт ч мэдээ хүүхдийн төлбөр төлдөг байлаа. Тэгээд PR авсны дараа төлбөр төлөхгүй байдаг ч юм уу тий. Тэгэл ямар талууд гарч ирдэг. Тэгээ бас хэрэг та PR визатай болох юм бол за энд ингээд жирэмслээ төрлөө гэхэд жирэмсний хяналтанд өнгөө орно. Тэгээд төрөхөд бол улсын эмнэлэгт бол PR визтэй учраас яг эндхийн иргэжийг өнгөө төрж болно. Хэрвээ оюут визтэй бол бас нэлээд өндөр төлбөртэй гэж сонсч ирсэн юм биш үү? Тэгээ гэх мэтчлэн айгүй их даваа талууд байгаа. Тэгээд манайхан бас PR авах боломжтой бол бас нэг ч гэсэн монгол хүн бас энд байнгын оршин суугч виз аваад бас нэг 5 жилээр сонгуулдаг ийм визтэй бас apply хийгээд үзэрээ гэж хэлээ. Золон маань бэлтгэсэн. Тийм монголчууд бас нөгөө энэ визний талаар угаасаа юу нэг мэдээлэлтэй болсон ийм виз байдаг гэд яаж өгөх вэ гэх тэр гарц гаргалгаануудаас өөртөө бас заримдаа нөгөө уучруулдаг ч юм уу заримдаа тийм нот байдаг юм шиг санагдсан. Тэгээ бид тэрийг нөгөө энэ виз авсан гэж тэрний дараа бас өндөө олон хүмүүс асуужсэн байхгүй юу. Тэгээ ингэж авдаг тийдэг гэж юу яг асуусан хүмүүс нь хэлээл явж байсан. Яг би бол энэ дээр ингээд өөрийнхөө туршлагаас хэлэхэд бол би бас PR визатай байгаа. Тэгээд манай хүн чинь болохоор яг энэ урлагаар циркээр маран дээр скил визаар орж ирээд тэгээд PR бид хоёр хөсөл за зодон чинь нэг дон тэмтэй лонд ч шүү. Тэгж асбаа. Тэгэхээр бид хоёрын хувьд бол арай одоо өөр яг сургалтаар ирээгүй скил визаар ингээд авсан болохоор яг бас арай өөр байгаа юм л да. Юуны хувьд яг оюутан визээс PR болсон виз яг ингээд ажлын визээс PR болсон. Тэгэхээр спонсорлогдчихсан. Тийм учраас ажил олгогчороо спонсорлуулж байж тэр визээс PR болж ирсэн. Тэгэхээр яг ингээд туршлагууд бол хүмүүнийх бол өөр байгаа даа юм л да. Энэ дээр бол би яг та бүгдийг бол өөрсдийнхөө сургалтаар ирсэн үү, ажиллаар ирсэн үү, эсвэл тэ магадгүй Монголоос шууд PR-ос хүсч болох тийм боломжтой гэдгийг бас өнөөдөр бас миний хувьд бол би бол мэдэж авлаа. Тэр бол тийм боломжууд байдаг. Тэгэхээр их сайн ухаж төнхөрөө тэр визэн би доод линкээр комментар оруулж юм манайхан тэгээд ороод хараад үзээрэй. Гэж хүсье. Өөр PR дээр ярих юм байна уу?
Яг Айгуу юу те. тийм гайгүй яг мэдээж хэрэг ингээ процесс нь бол удаан штэ. Эхлээл мэрэгжлийнхаа ассессментуудаа хийлгэн оноогоо авна шалгуур оноогоо авна. Онооны шалгуур хүмүүс мэддэг, ер нь ихэнх нь мэддэг бах тийм. Австралийн байнгын оршин суугчийн виз чинь онооны системтэй оноо цуглуулдаг. Хамгийн багадаа 65 оноо цуглуулж иж энэ визийг мэдүүлэх эрх нь үүсдэг байгаа. Тэгээд чи мэрэгжил өөр ах шүү тий. Нэгтлэн бол тийм. Тэгэхээр тийм яг нөхцөл өөр байгаад байгаа. Жишээлбэл бид хоёрын хувьд бол бид хоёр өөрсдөө нэг энэ визэнд хөсөлт өгөөгүй lawyer хөсөлж, мөнгөлөгч хөсөлж энэ ажлыг хийлгүүлж исэн болохоор яг нарийн нэг явцыг нь бол бид өөр өөрсдөө гардаж хийгээгүй учраас бас яг нэг хүмүүстэй зөвлөгөө өгөөд хэлчихээр бас яг ингээд ам дээр бас гарч ирэхгүй юм л та. Тэгэхээр хүн яг өмгөөлөгчөөр явхад бол зөвхөн миний хувьд бол мэдээж мөнгө зарцуулна. Бид хоёр чинь нэлээд үнэтэй болсон байх шүү. $10,000 зарцуулсан байх. Тэгээд яг тухайн үед бол тэгэл бас л яг нөө мэдээлэл багтай тэгэл хэл усны байдлаасаа болоод тэгээд угаасаа за ерөөсөө өмгөөлөгч хөлсөлж лойер хөлсөлж авъя гэд бид хоёр шийдээд авсан байгаа. Тэгэхээр мэдээж яг одоо ингээд бодоход бол өөртөө хийхэд бол айгүй боломжтой санагдаж байгаа л да. Эргээд ингээд энэ олон жилийн дараа харахад. Тэгэхээр лойероор явах зүгээр нэг бодлын зүгээр ингэж бодсон. Яг ингээд хуваараа өгж байгаа хүнээс илүү яг лойероор өмгөөлөгчөөр ингээд дамжуулаад яг ингээд хууль өмгөөлөгчээр бас буруугаар ойлгочихгүй тийм. За яг хуулийн хүнээр те юу гэх юм те зөвлөгч биш ээ. Хуульч хүнээрээ яг ингээд хийлгээд ингээд явхад мөнгөний төлөөд хийлгэхэд арай жоохон хурдан юм болов гэж утсан. Илүү түлхцтэй юм болов зүгээр жирийн хүн PR-ыг хөсөлт өгснөөс илүү бас өмгөөлөгчөөр өгүүлсэн учраас бас илүү жоохон цаанаасаа push түлхэлттэйгээр ингээд жоохон хурцтай явдсан болов гэж зүгээр би бодсон. Магадгүй одоо бол өөрөөж магадгүй байх. Тэгэхээр бас та нарт бас өмгөөлөгч хөслөөд бас хийлгүүлэх бас нэг бас арга байгаа шүү гэж бас хэлье. За тэг дараагийн асуулт бол PR-ийн талаар нэлээд удаа ярьлаа хэвдүүлээ. За эхний эцэг 2 минут хэлчихв PR. За тэгээ бүр уучлаарай. Удаа ярьчлаа тэгээд юмсэн гүцэд ирчи. Яг хоо PR бол мэдээж хүмүүс болгон PR болох албагүй. Мэдээж тухайн хүний өөрсдийнх нь амьдралынх нь одоо төлөвлөгөө зорилготой нь уялдсан л нэг тийм юм байхгүй юу? Одоо Австралид сурчаал явъя гэж бодож байгаа юм бол PR мэдүүлэх шаардлагагүй байхгүй юу? Нөгөөтэйгүр эндээ ер нь удаан амьдрий өөр хүүхдэрээ ингээд сайхан амьдрий олон жил бай гэж бодож байгаа хүмүүсийн тугаад бол авчвал ашигтай тийм юм байхгүй юу? Айгуу болдог гэдэг ярьсан шүү дээ. Одоо юу гэдэг байшин авч болж чинь, моргэж авч болж чинь, өөр одоо юу ч гэдэг. Айгуу олон боломжууд байгаа. Сургуульд сурах боломж байна. Одоо яг төлбөр мөнгө тавьдаг ч юм уу. Ийм юмнууд байдаг. Хүмүүсийн яг өөрсдийнх нь амьдралын зорилго төлөвлөгөөтэй нэлээд уягдах тийм юм виз юм уу даа гэж бодож байна найз нь. Тэгэхээр хүн болон тий. Тэгээ эн чинь бас угаасаа 5 жилийн хугацаатай л виз гэсэн үг. Тэгэхээр бас зарим өнцгөр үзэлтэй сонсогч нар маань сонсож байгаа бол уучлаарай. Тэгээд энэ бол зүгээр 5 жилийн хугацаатай байдаг виз учраас ерөнхийдөө бол хүн бас эндээ сураад ажиллаад бас тий монголчууд маань тэгэл бас нэг мөнгө хураана гэсэн бас асуудал байдаг. Тэгээд тэгчээд бас нутагтаа бас харих боломж харж болно шүү дээ. Тэгэхээр бас нэг тийм амар бас тийм яг үнэ тэгэхээр та нар ингэж байгаа юм уу гэж аягүй асууад яг үнэ. Тэгэхээр бас зарим сонсогч нар маань бас жоохон тэгж магадгүй л тийм энэ одоо Монголоо хайлаа Австралийн иргэн боллоо гэж магадгүй. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаатай урт хугацааны л оршин суугчийн виз авч яана л гэсэн үг шүү гэж бас тайлбар хэлье. Тэгэхгүй бол бас манайхан ч бас нэг буруу ойлгочтой талгүй шүү. Тийм ер нь бол боломж л ахгүй юу. Бид нэгэнт энэ улсад амьдарч гин. Тэгээд энэ улсад одоо
эрэлттэй мэрэгчлээд эзэмшээд ингээд энэ мэрэгчлэрээ ажиллаж амьдарч байгаа юм чинь ийм боломжууд байна. Бид нар яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэжгээд тийм л асуудал байхгүй юу? За дараагийн асуулт хэдүүлээ жоохон ер нь бол цаг төгсөж байгаа учраас бас нэлээд өөрхөн төгсөн байна шүү. За дараагийн асуулт ингээл нэг товчхон хариулаарай. Хоёрын маань том хүн одоо 8-тай тэгээд 2 дугаар ангид байгаа primary school те баг сургууль. Тэгээ энэхийн боловсрал ер нь ямар шүү санагдаж байна? Та бүгд таалагдж байна уу? Эсвэл хэтэрхий сул байна уу? Ер нь хичээлийн гадуурх дугууланд хүүгээ хамруулж байна уу? Юунд хамруулж байна? Бас зарим хүмүүс асуусан баг. Ээж нэрснээр хаа тий. Яг одоо ер нь л яг нөгөө манай хүүхд чи энд ирээл цэцэрлэгт яваал сургуульд орсон болохоор яг өөрийнхөө хүүхдийн жишээн дээр Монголтой харьцуулах юм бол яг сайн байхгүй байна. Яг өөр бүр нөгөө Монгол бүр 10 хэдэн жилийн өмнө сурч ирсэн тэр үетэйгээ харьцуулах юм бол мэдээж хэрэг маш ялгаатай. Нэгдүгээр ингээс өсвөлээд одоо уншиж сурахыг заах нь хүртэл жишээлбэл одоо бид нэр ингээл өсгөө үзэл сурдаг бол энд ч өсгийн үзэлгүй шууд үгийг уншуулад явцдаг ч юм уу ингээл яг юм зааж байгаа арга барил юмнууд нь айгүй мэдээж хэрэг ялгаатай. Зүгээр хамгийн гол анхаарсан найзынх нь анзаарсан юм болохоор зэрэг хүүхдийг ерөөсөө сонирхолтой байдлаар яаж сурах юм бэ? Хүүхдийг залхаахгүй одоо ингээд тайлбарлах юм дээ. Одоо жишээлх юм бол одоо чи мэдэн штэ тэгээ гэрийн даалгавар гэж амар сүртэй юмнууд байдаг. 1-2 дугаар ангийн хүүхдэд. Хэн найдахнаа бид нар гэрийн даалгавар дээр нь бүр хүүхдийнхаа нэг өдөрт хийх гэрийн даалгаврыг 15 минутаас хэтрүүлж болохгүй шүү гэд багш нараас нь тийм юу ирдэг штэ. Нөгөөдүүд ирсэн байж идэг штэ тий. Тэр нь найзах нь юу гэж бодсон бэхээр хүүхдийг залхаахгүйгээр тэгээд аль болох байнгын ерөөсөө ингээ хийж байгаа юмд дурлуул сургах юм байна. Багаас нь тэгээд хоёрдугаарт ерөөсөө ийм багаас нь уншуул сургадаг юм байна. Ном унших одоо ерөөсөө ном уншдаг хүн болгож энэ одоо хүүхдүүдэд бэлтгэдэг юм байна. Prep гэхээр чинь одоо нөгөө бэлтгэл бүлгээс нь шүү дээ тий. Сургуулийн бэлтгэл бүлгээс эхлүүлээл ном уншуулцдаг. Тэгээд ерөөсөө энд сурж байгаа хүүхдүүд бүгдээрээ л тийм мундаг уншдаг хүмүүс уншдаг хүүхдүүд болгодог юм байна. Хүүхдүүдээ найзах нь Монголоос ялгаатай гэж бодогдсон юм. Тийм. Хичээлээс гадуурх юунууд болохоор манай хүүхд бол жишээлх юм бол хөгжмийн каратены гэл янз юмнууд явдаг л да. Энэ угаасаа хүүхдүүд айгүй хичээлээс гадуурх тийм одоо дугуйлтаанууд айгүй хамрагддаг. Монголд одоо бас өөр болсон юм шиг байлээ. Бид нар чинь нөгөө Монголд яг хүүхдээ ингэж сургууль явуулж явуулж байгаа болохоор мэдэхгүй. Өөртөө байсан юугаа бодоход бол жишээлх юм бол би бол одоо сургуулиас гадуурх нэгч одоо тийм секс дугууланд явж үзээгүй юм байгаа байхгүй юу? Яг одоо ийм хоолтой яг ийм ялгаатай гэж бодсон юмнууд зүгээр наагур нь зөндөө одоо ингээл тийм гэж ярих юм бол олон юмнууд л байна л да. Найз нь бол хамгийн хамгийн тийм хоёр юм байна. За тэгээ ерөнхийдөө манай бас подкастын маань бас цаг ингээд ерөнхийдөө дуусах төгсөж байна. Тэгээд хоёртаас сүүлийн хормыг үлдээ бас асуугаагүй үлдээсэн бас хэлгээд орхисон ч юм уу өмнөх асуулттай холбоотой тийм зүйлээ бол бас энэ хормыг үлдээ хоёртаа. Яг одоо нэг тийм нэмээд хэлчихье гэж юм бас бодогдохгүй. Тэгээд ямар ч байсан 20 найзаагаа үрж оролцуулсан бас баярлалаа. Тэгээд яг нөгөө подкастт маань ирж оролцооч гэдэг урьдлага авсныхаа дараа бид яраас бодож ийл л да яг хүмүүст өрөөгөөчтэй юу ярьж чадах юм болоо юу илүүл өрөөгөөчтэй байж чадах юм болоо гэж бодож ирсэн. Аль болох нөгөө мэддэг юмнуудаа ярих гэж хичээгээд замраагүй ярьчлаа уучлаарай. Тэгээд ямар ч хэлсэн юмнууд бас маань хэрэгтэй юмнууд байвал тэгээд нөгөө авах гэх ухаанаар хандаад аваарай гэж хэлээ. Тэгээд найздаа баярлалаа. Бас ингээд яг энд байгаа монголчууд Австралид ажиллаж амьдарч байгаа монголчууд дээрээс нь Австрал руу ирэхийг одоо зориод Монголд ингээд бэлтгэлээ базааж байгаа монголчуудад бас хэрэгтэй юм мэдээллүүдийг өгөөд ийм подкаст хийж байгаа бас баярлалаа. Хоёр найз нь бас байнгын сонсогч. Баярлалаа. Тэгээд ер нь энэ удаагийн дугаар маш их хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн дугаар боллоо гэж би
мэддэг хүн чинь бидэд маань PR-ийн визаны талаар ярьлаа бас IELTS шалгалтын талаар бас ингээд туршлагаасаа яаж англи хэл талаар ярьлаа. Ер нь бол маш их хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн боллоо гэж би бол дүгнэж байна. Тэгээд хоёртаа маш их баярлалаа. Тэгээд энэ ковидтой байгаа үед одоо манай энд бол одоо яг одоохондоо манай энэ мужид бас гайгүй байгаа. Тэгээд яг энэ үед тэгээд look after yourself тэгээд ямар ч гэсэн энэ бүгдийн дараа одоо бид нар тэгтэл локдаунгүй байгаа ч гэсэн бас л ингээл Австрал даяар бас л ингээл ковидын кейсүүд гараад байна л да. Тэгээд энэ бүгдээрээ сайхан хамтдаа доод Монголд байгаа хүмүүстэй бас тэгээ бас эрүүл энхийг хүсье. Тэгээ удахгүй сайхан тэгээд бид хэд чинь бас одоо ингээл стил бас homesick болоод Монгол руугаа явж чадахгүй ингээл бас эндээ бас гацаалаа бүгдээр ингээл бүгчээл бас л хаашааш гарч чадахгүй ингээл байж. Тэгээ нэг сайхан нартай өдөр монголчууд маань бас наашаа ирээд бид энд байгаа монголчууд маань бас Монголд байгаа ахын дүүстэйгээ аав ээжтэйгээ уулзах цаг удахгүй ирэх байх гэж найдаж байна. За тэгээ ингээ Мельбурн хатаас золоо төвшин цацаа гурванаар ярилцлаа. Тэгээд манай подкастын шинэ дугааруудыг сонсохыг хүсвэл та бүхэн subscribe хийгээ сонсоорой. Тэгээд дараагийн дугаараар хүртэл баяртай. Баяртай золоо төвшин. Баярлалаа. За баяртай.